Эрдэнэ хотод ингээд Библийн өдөрлөгийг амжилттай зохион байгуулж дууслаа. Тэд маань ингээд 3 дахь аймаг одоо болж байна. Хамтан зохион байгуулж байгаа Эрдэнэтийн хамтын ажиллагааны багийнхан даамж баярлалаа гэж хэлмээр байна. Braille Библийн төсөл байдаг. Эрдэнэ хотынхоо номын сандас бэлэглэхээр бас ийм үйл ажиллагаа байгуулж байгаа. Харааны бэрхшээлтэй зориулаад Braille-аар хэмжиж гаргасан нь бол сонирхолтой санагджээ. Braille Библийг бол хүмүүстэй шууд бас түгээн дэлгэрүүлж. Тэгэхээр Braille үсгээ бас мэдэхгүй бас иргэд байгаа. Тэд одоо хүмүүстэй бид нар бас нарийн бэрхшээлтэй хамтраад Braille үсгийн сургалтыг явуулж хамтарч ажилласан бас баяртай байгаа. Ном бичих соёлын төвөнд бол асуултаа байр суурийг эзэлдэг. 1430-аад оны үед Германы алтны дархан Йоханнес Гутенберг гэж хүн дэлхийд анх хэвлэлийн суурь машин зохион бүтээсэн байдаг. Энэ суурь машины хамгийн анх хэрэглэсэн ном бол Библи гэж. Тэгээд манай номын санд хадгалагдаж байгаа энэ номыг маань бас өссөн үедээ бичиж номдод уншаад судлаад ингээ явах боломжтой байгаа. Баярлалаа. Библийн судар гэдэг бол их ариун судар. Манай өв дээдсчсэн энэ шашныг бол дэмжиж ингэж хамтран зэрэгцэн оршиж байсан. Ийм түүхч Монголын түүхэнд байдаг. Эрдэнэт болсон үйл ажиллагааны маань онцлог нь юу байсан бэ гэхээр бид нар өдөрлөгийн хүрээнд Библийн үзэсгэлэн бас илүү баяжуулсан тайлбартаагаар толиуллаа. Тэгээд эрдэнэтчүүд маань маш олноор өргөнөөрөө ирж бас Библийн үзэсгэлэн үзлээ. Тэгээд Библийн орчуулгын талаар бас ямар өргөн ойлголт байдаг юм бэ гэдэг талаар бид нар олж мэдлээ. Библийн орчуулгын талаар бас хоёр ихтгэлээ боломж толгоон тавилаа. Библи гэдэг маань Библиан буюу ном гэсэн утгатай үг байгаа, грек үг. Яагаад ийм олон Библийг орчуулж гаргаад байдаг вэ гэдгийн цаана орчуулгын болон одоо хэлний тийм шалтгаанууд байдаг юм аа. Аримчс нийгэмд хэрэгжүүлж байгаа төслүүдийг бас ингэж илүү өргөн байдалтайгаар төлөвлөлөө. Ялангуяа бид нар Braille Библийг хэвлэдэг машинаа авчираад хүмүүст бас одоо Braille-аар нэрийг нь хэвлэж өгч үйлчлэлээ. Бид нар стандарт монгол орчуулгын хүрээнд төслийн явцыг бас бид нар танилцуулахаас гадна дэврийгээр грекээр бас нэрийг нь бичижгээр сонирхууллаа. Энэ нь бол үнэхээр эрдэнэтчүүдийн хувьд бол маш сонин содон шинэлэг үйл ажиллагаа болсон гэж бас дүгнж байна. Сонсголын бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө ирээд эрдэнэтэд байдаг төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Энд ирсэн хүмүүс маань бас сонсголын бэрхшээлтэй иргэдийн Библийн төслийг бас яаж өгдөг талаар дохиогоор шууд ингэж болж харлаа. Юуны өмнө талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Улаанбаатар хотоос Ариун бичээс мэдэмжлэгийнхаа манай Эрдэнэтийн бүхий чуулгануудын урилгаар 10 сарын 1-2-нд 9-нд маш их баярлаа. Ариун бичээс нийгэмлэг өөрсдийнхөө алсын арааныхаа хүрээнд Библийг орчуулдаг, хэвлэдэг, түгээдэг, бас Библийг сурталчлан таниулах юм үүрэгтэй байгуулга байгаа. Тэрнийхээ хүрээнд бид нар одоо Библийн өдөрлөгийг орон нутгад зохион байгуулалт явж байна. Цаашдаа бид нар бусад аймагуд, алсгсан дүүргүүдэд явах зорилготой алсын араатай байгаа. Ингээд Библийн өдөрлөгт тавтан барилна. Бидний хамтын ажиллагааг бурхан үнэхээр өрөөгөөд Эрдэнэтийн Христэд итгэгч болон үл итгэгч төр засгийн байгууллагуудад ч гэсэн ариун Библийн талаар үнэн бас дэлгэрэнгүй өргөн хүрээтэй мэдлэгийг өгсөнд үнэхээр их баяртай байна. Ариун Библи болон орчуулгын талаар зурагт хуудаснуудыг бидэнд бэлэг болгон өгч байгаад маш их талархаж байна. Ариун Библийн талаар мэдэх хүсэлтэй бүх хүмүүст зориулж энэ мэдээлэл болон энэ зурагт хуудснуудыг ашиглахад бид нар бэлэн байна. Олон итгэгч нар Библи ямар их үн цэнээр бидний гар дээр ирж байгаа вэ гэдгийг ойлгож таньж мэдлээ. Энэ үсгэлэнгүүд энд ирж үзэж сонирхож байгаа итгэгч нар болон үл итгэгч хүмүүст бол маш чухал мэдээллийг өгч байна. Сүүлийн 5-10 жилийн дотор бол ариун бичээс нийгэмлэг маань Библийг маш олон хэлбэрээр итгэгчдийн гар дээр хүргэж байгаа нь маш чухал байлаа. Юутай талархуу штавэ. Тэгээд ариун бичээсийн хамт олондоо маш их талархаж байна. Би бас их түүхтэйгээ танилцж байна. Бидний хувьд маш их бас мэдлэг өгсөн зүйлсүүд явж байна. Түрүү аль эчнээс Библи маань бас ингэж орчуулагдсан юм байна. Орж ирээд манай босоо монголчууд маань явж ирсэн юм байна. Тэгээд нэгдсэн цуглаан болж байна тий. Бахан аймгийн маань хэмжээнд 14 чуулган маань
хамтдаа цуглаллаа. Эснийг хамт хүндлэл мартлаар өглөө. Тэгээд энэ маш том ажлыг ингээд зохион байгуулж байгаад нас маш их бахархаж байлаа. Тэгээд энэ бол маш их хөдөлмөр. Тэгээд миний хувьд гэсэн бас өөрөө видео эдит янз бүрийн зүйлстэй ажилладаг. Гэхдээ энэ зүйлийг ингээд бүрэн цогц байдлаар хийх асар их хөдөлмөр орж байгаа юм байна. Тэгээд таныхаа ажил ч гэсэн маш их амжилт хүсье. Тэгээд эзэн бохны эвэлийн үйлдвэр болтугай гэж хүсэж байна. Библи ер нь ямар зорилготой бичигдсэн, Библийн ингээд үе уламжилж ирсэн тэр үн цэнийг бол өнөөдөр их мэдэж авлаа. Бурхан ч гэсэн Монгол орныг бас өрөөх болтугай. Бурханы үг ч гэсэн Монгол орон даяар дэлгэрүүлэгдэх болтугай. Библийн нийгэмдгийн хамт олонд бас баярлалаа. Үнэхээр Бурханы үгийг бусад хүмүүст гээд үнэхээр маш их хичээл зүтгэлтэйгээр ажиллаж байгаа, орчуулгын ажлуудыг хийж байгаа. Тэгээ ялангуяа миний хувьд хайрын зорилго дохио гэдэг энэ төслийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа хамт олонд бас үнэхээр талархаж байна. Үнэхээр эднэрт хүрэхгүй байгаа хэсгүүдэд үнэхээр эзний үгийг хүргэхийн төлөө хараагүй, сонсголгүй иргэдэд үнэхээр эзний үгийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа бүхий л хамт олонд үнэхээр талархалцснаа илэрхийлье. Ялангуяа бидний хувьд маш үн цэнтэй хөслөн болж өнгөрлөө. Энэ зүйлээс маш том ивэл бас эрүүл авлаа. Библийн үг түүхтэй орчуулгын жилүүдийн процесс юмнуудыг тэр бүрчлэгийг сайн мэддэггүй. Тэгээд яг энэ өдөрлөгөөр дамжуулаад хүмүүсийн илтгэсэн илтгэлүүдээр дамжуулаад олон зүйлийг өөртөө мэдэж авлаа. Тэгээд бас итгэж биш бас эгч нар маань бас ирээд энд сонирхоод бас Библийн талаараа илүү уус суурьтай бас ингээд үнэн юм байна гэдэг эндээс ингээд олж харж байгаад миний хувьд ингээд маш баяртай байна. Тэгээд энийг зохион байгуулсан хүмүүст талархаж байгаа илэрхийлж байна. Энэ үйл ажиллагаа маш өргөн боллоо. Эднэрийн чуулгануудын гишүүд болон үйл итгэгч нар ирээд хамтдаа бас энэ Библийн талаар илүү өргөн мэдлэгтэй болсон гэж дүгнэж байна. Тэгээд цаашдаа бас бид нэр бусад аймагуд дээр алс гэсэн нүүргүүд орж болно. Дараа нь Танай аймагт очих болно.